Америк нэгдсэн улсын Verity Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлцсөн нарийн мэрэгжлийн мэс заслын эмч нарын баг энэ жилийн хувьд 5 дугаар сарын 18-наас 27-ны хүртэлх хугацаанд Ховд аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд баруун бүс нутгийн иргэдэд үзлэг онцлогоо хийхээс гадна нүдний болор суулгах, нүдний даралт буулгах, зохины хагалгаа, нулимсны сувг өрөвсөх, хялар засах, нүдний протез суулгах, нөхөн сэргээх, мэнг ургацэг авах зэрэг мэс заслыг үн төлбөргүй хийж үйлчилж байна. За эдгээр хүмүүс ирснээр Баруун аймгийн Тэрдэндаа Ховд аймгийн ард иргэд маань Улаанбаатар хот руу очиж үн төлбөртэй хагалгаанд орохгүй замын зардал очиод байр хоол, автобусны мөнгө зэрэг эдийн засгийн бүхэл талдаар нь одоо тусалж байгаад бид бүгд их баяртай байна. За эдгээр мэцлийн баг маань одоо 6 жил ажиллахтаа 3924 хүнд үзлэг хийж 584 мэс ажилбар их хийсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд ийм олон хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлж ажилласан байна. Энэ жилийн хувьд одоогийн байдлаар 350 өвчтөнг амбулатороор үзэж 54 мэс ажилбар хийгээд байна. Аслагдсан бүс нутгийн иргэдэд энэхүү жил бүр алс холоос ирж үн төлбөргүй үзлэг мэс засал хийж ажиллаж байгаад хөдөөгийн үйлчлүүлэгчид талархалтай байна. Ховд аймагт холоос ирж хагалгаа хийж байгаа эмч нартай бас баярлалаа. Увс аймгаас ирсэн хүүхдээ авчираа нүдний хагалгаанд оруулаад явж байна. Ер нь ачаал бол маш өндөр байд юм байна. Энд их байна. Тэгээд холоос ирж зорж ирж хагалгаа хийж байгаа эмч нартай маш их баярлалаа. Америк нэгдсэн улсын Verity Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлцсөн нарийн мэрэгжлийн мэс заслын эмч нарын баг энэ удаад 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эмч нарын баг бүрэлдэхүүнд нэр хүнд бүхий их сургуулийн доктор, зөвлөх эмч нар, хүүхдийн нүд судлал, солир харааны төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч, ангах ухаан нүдний мэс заслын эмч, нэгдсэн үндэсний байгууллагад тусгай зөвлөх хэрэгтэй хүүхдийн нүдний төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч, мэдээгүйжүүлэг эрчим тэмчилгээний эмч, Нью-Йоркийн их сургууль нүдний гоо заслын их эмчгээд олон жилийн дадлага туршлага ур чадвар бүхий нэр хүндтэй эмчнэр багтан ажиллаж байгаа юм а. Эдгээр хүмүүс маань ихэнхдээ хялар засах, за нүдний даралт буулгах, цовхны одоо ямар нэгэн хагалгаа хийх, нөхөн сэргээх, нүдний протез суулгах зэрэг чиглэлийн эмчнэр нийтдээ 14 эмч ажиллаж байгаа. За эмчнэр дотроо одоо мэсцлийн эмчээс гадна унтуулах мөн одоо туслах совлогч нараа хамт авч ирж ажиллаж байгаа. Нүдний төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч нар орон нутагт ажиллах үеэрээ баруун бүсийн аймагуудын нүдний нарийн мэрэгжлийн эмч совлогч нарт ажлын байрны сургалтуудыг удаа дараа зохион байгуулж дагалдуулан сургадаг байна. Verity Foundation олон улсын байгууллагын 680 сая төгрөгийн өртөг бүхий нүдний мэс заслын 3 ширхэг дуран Монгол улсын хэмжээнд 3 ширхэг байдаг 280 сая төгрөгийн өртөг бүхий нүдний лазерын аппаратыг Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд байрлуулан эмч нарын хэрэгцээнд ашиглаж байгаа нь Америк нэгдсэн улсын Verity Foundation олон улсын байгууллагын нүдний төрөлцсөн нарийн мэрэгжлийн мэс заслын эмч нарын багтаа бүсийн онцлогын эмчилгээний төвийнхэн хамтран ажилласны бас нэг чухал үр дүн болж байна.